Монгол улсад 10 хүүхэд тутмын 4-6 нь шүдний өвчлөлт байна. За эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүдийнхээ шүдийг сайн угаалгах нь шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх гол арга гэж үздэг. За гэвч энэ нь өрөөсгөл ойлголт юм. Учир нь шүдээ тогтмол угаадаг байсан ч чихэрлэг хүнсийг ихээр хэрэглэдэг тохиолдолд шүд цооролд өртөх эрсдэлтэй. За учир нь чихэрлэг хүнсийг ихээр хэрэглэснээс 2 дугаар цэргийн чихрийн шижинтэй болж цусан дахь сахарын хэмжээ нэмэгдснээр ясны сэргэжилт шүд цооролд өртөх эрсдэлтэй болдог. За иймээс ч шүдээ эрүүл байлгахыг хэмбо сахарын хэрэглээгээ багасгаж эрүүл зөв хооллох нь чухал гэдгийг эмч нар санууллаа. 2025 онд сахарын 2 дугаар шижингийн өвчнөөр өвдсөн хүүхдүүдийн тоо өмнөх оноосоо 12% нэмэгдсэн. Үүнийг дагаад хүүхдийн шүдний өвчлөл 25% өсжээ. Учир нь цусан дахь сахарын хэмжээ өндөр хүмүүсийн хувьд шүд цоорол үүсгэдэг нингийн тоо нэмэгдэж, харин амны хөндийн эрүүл байдлыг хадгалахад тусдаа бичил эсүүдийн тоо багасдаг байна. Үүний зэрэгцээ амны хөндийн бичил орчин нь сахарыг задалж, хүчил үүсгэхэд илүү эмзэг болж, улмаар шүд цоорох нөхцөл бүрддэг гэлээ. Сахар өндөр агуулсан 100 грамд 15 граммаас дээш сахарын агуулмжтай хоол хүнс хэрэглэж байгаа нь өөрөө сахарын агуулмж өндөртэй хоол хүнс тооцогдно гэсэн үг. Тэгэхээр аль болох хүүхдээ хайрлаж байгаа бол эцэг эхчүүд сахарын агуулмж багатай. Тэгээд чихрийн шижин гэж байгаагаас илүүтэй сахарын агуулмж нь өөрөө цуснд ороод цуснаасаа амны хүндэд байгаа бактерийг хүчлэлэг орчин бүрдүүлээд энэ нянгууд нь өсөж үржих хамгийн таатай орчин үүсгээд байгаа байхгүй. Тэгэхээр аль болох сахарлаг юм идэх тусам цусан дахь сахарын хэмжээ ихсэн энүүгээрээ хүүхдийн шүдний цоорол улам төдийчнээ нэмэгдэнэ л гэсэн үг. Тэгэхээр хүүхдийнхаа зөвхөн амны хөндийн арчилгаанаас гадна цаашлаад энэ чинь өөрөө хоол боловсруулах тогтолцоо мэдээж сахарын өвчлөл цаашлаад бусад бүх юмны их үүсэр болж байгаа. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүд чихэрлэг зүйл эзнийхаа дараа шүдээ угааснаар амны хөндийн эрүүл мэндийг сахиж байна гэж боддог. Тэгвэл шүдээ тогтмол угаадаг шүд цоорох өвчнөд өртөх эрсдэлтэйг эмч нар ийхүү сануулж байна. Харин эцэг эхчүүд хүүхэд багчуудын хувьд энэ сэдвээр ямар ойлголттой байдгийг хүргье. Би л авдаг нэг чихэр мэхэр биш юу мөгөл өдрийнхөө хоолуудыг хэлгээл харин шүдээ орой угаагаад өглөө зарим үедээ угаа гардаг. Ер нь шүдний эмчээр очдгоо. Очдог. Шүд хорхоод зүжээгөө. Шүдээ угаах гээл энэ тийм шүдээ угаагаад өдөрт 3 удаа шүдээ угаагаад амаа зайл давстай, жамс давстай усаар зайлуулсан. Өдөр болгон л угаад. Өдөр хэдэн удаа? 3 удаа. Би ер нь баг чихэр ихэнхдээ иддэг юм уу? Хаяа чихэрээ яг шүдээ тогтмол угаад чадж байна уу? Тийм, чадж байгаа. Шүдээ л угаад шүү. 2-3 удаа угааж байгаа. Яг одоогор бол ийм жижигхэн ач нарынхаа шүдийг зайлуулдаг. Тэгээд ер нь аль болохоор нөгөө орой унтах гэж хахад нь чихэрлэг бүтээгдэхүүн нэг хориглдог. Гац таванда чихэр мэхэр аль болохоор тэгээд хүүхдүүд ч эцэг эхтэйг нь илгээрэл замбраагүй хоолны хэрэглэнээсээ болоод ингээл шүд амаа угааж чадахгүй шүн унтахтаа л их сайн арчлах хэрэгтэй л гэж боддог шүү дээ. Нөгөө шүдэг энэ ер нь бол байнга өдөр өглөө оройдоо угаалгаад тэгээд ер нь бол шүдийг нь ломдуулдаг. Хамгийн нөгөө чухал юм чи ер нь бол амны хөндийн шүд шүү дээ тийм ээ. Тэгэхээр ер нь бол багаас нь сайн анхаарах ёстой л гэж боддог да. Шүдний өвчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд шүдээ тогтмол угаахаас гадна амьдралын зөв хэм маяг эрүүл бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна.